Сайн байцгаана та бүхэн. Өнөөдөр бид нар Улаанбаатар хотын нийтийн зам тээврийн ногоон хөгжлийн асуудлыг шийдсэн UB-гийн машиныг танилцуулах гэж байна. Тэгээ манай багийн бүрэлдэхүүн ихэд 6 хүнтэй бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Тэгээд Улаанбаатар хотын ТГК машины нийслэл болгох нь бидний гол зорилго байгаа. Тэгээд Улаанбаатар хотод нийслэл 15,000 машин ерөөхдөө зам дагуу ерөөхдөө төгсөөл ажил нөөцлөж байна. Тэгээд Улаанбаатар хотын 70% нь ерөөхдөө төгжрөлд ордог машинуудын мөн 70% нэг болон 2 хүн зорчиж байгаа. Тэгээд энийг жолооч ерөөхдөө төгжрөл 49 минутыг 15.4 сая долларыг нийтээр зарцуулж байна. Тэгээ нийслэлийн машины ядуурх хоорондын болохоор ерөөхдөө нэг хүний 40 шиг км татдаг тэнцүү байна. Тэгээд ерөөхдөө цахилгаан машин, бензин машинаас 85% хэмнэлттэй машин юм аа. Тэгээ бидний шийдэл болохоор нэг хаалтаа 2 хүний суудалтай цахилгаан машин их шийдэлээр тулгуурлаж ажиллаж байгаа. Тэгээ бидний загвар болохоор ерөөхдөө өндөг болон каскн дээр суурьсан аюулгүй ажлын дээр төвлөрөөд загвараа боловсруулсан байгаа. Тэгээ бидний 2 машин багтах зайд ерөөхдөө 6 машин багтах хэмжээтэйгээр ерөөхдөө төлөвлөсөн байгаа. Тэгээ бидний гол үр дүн гэх юм бол энэ төгжрлийн асуудлаас 15 сая долларыг тэгээд агаарын бохирдлоос 10 сая долларыг, шатхуунаас 250 мянган долларыг зогсоолын асуудлыг 80% хөнгөлөлт юм энэ машин. Тэгээд бидний нэвтрүүлэх үе шат нь болохоор эхний үе шат нь үйлдвэрчдийн бэлтгэл үе шат, 2 дугаар үе шат нь мянган машиныг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, 3 дугаар үе шат нь энэ машинаа зэнэх төвүүдийг, нарны эрчим хүчээр ашиглах төвүүдийг бэлтгэх, 4 дугаар үе шат нь Улаанбаатар хотыг эко хот болгоход оршиж байгаа. Тэгээ бидний хэрэглэгч нь хийм бэ гэхээр таксины жолооч, таксигаар үйлчлүүлэгч, хүүхд төрөг, онлайн дэлгүүрийн үргэлт, пицца үргэлт гэх мэт тэгээд дээрээс нь хамгийн гол нь төргөн тусламж болон цагдаагийн байгууллагууд тэгээд дугаарын хязгаарлалтууд хэрэглэгч нь мөн оюутнууд байх юм аа. Тэгээ бид нар хэрэглэгчдээс судалгаа авсан байгаа. Уг хэрэглэгчдийн биднэрт 80% нь энэ машиныг хэрэглэнэ гэдэг хариу өгөөд байна. Тэгээ бидний зах зээлийн хэмжээ гэх юм бол 150 сая доллар нь хүн болгон жилд машин худалдаж авахар зарцуулдаг байна. 50 сая долларыг агаарын бохирдол зарцуулдаг байгаа. 15 сая долларыг төгжрөл зарцуулж байна. Нэг машин жилд зогсоолын асуудлаар 700 доллар зарцуулж байна. Тэгээ бидний санхүүжилтийн хэмжээ болохоор эхний санхүүжилт 250 мянган доллар, 2 жилийн дараа бид нар энэ санхүүжилтээ бүгдийг нөхөн 5 жилийн дараа бид нар 1.5 сая долларын ашигтай ажиллах юм. Тэгээд одоо ингээд та бүхний зөв сонголтыг цаг ирлээ. Зөвхөн шийдэл барьж авсан баяр хүргэе. Гэхдээ асуулт байна. Та нар нэлээд хэрэглэгчээс асуулаа гэж байна. Ямар бүтээгдэхүүнийг санал болгоод бид нэр хэрэглэе гэж хэлцээ болгоо. Жишээлбэл тэдээс хэдэн километр цагийн хурдтай хэдэн цаг цэнэглээд хэдэн километр явж болдог. Дээрээс нь энийг зөвхөн 100 мөнгө юм уу? Өвөл зөнгөө унж авах юм. Энэ машиныг өвөл зөнгөө унана. Тэгээд хэрэглэгчд бид нэр 147 хүнээс асуусан байгаа. Тэр дотор бараг 100 хүн энэ дотор байгаа хүмүүс байгаа. Тэрний 80% нь хэлсэн. Тэгээд энэ машин нь болохоор бид нар юу гэж санал болгож асуусан бэ гэхээр 8,000 төгрөгийн өдрийн түрээсний машиныг та өдөрт ашиглах уу гэж асуусан байгаа. Бид нар эхний нэг үйлчлэг нь болохоор энэ машиныг түрээсээ ганцхан юм гэсэн асууж. За тэгвэл энэ дотроо л асуусан юм. Цахилгаан машинд тулгарч байгаа дэлхийд тулгарч байгаа нэг л асуудал байгаа. Тэр нь дулаан. Тий. Намайг наад жижиг машин чи өвөл дааруулахгүй байх тодорхой хангах чадвар шийдэл байгаа юм. Тэрийг бодоорой тий. За тэрийг бодсон байна. Одоо энэ ямар шатнд явж байгаа гинэ? Энэ ямар шатнд явж байгаа? Энэ танаа машин чи. Энэ машин бидний одоо ерөнхийдөө өнцөг концепт дизайн яг энэ гаргацсан байна. Тэгээд бид нар гадны энэ машины сэлбүүдийг тодорхой хэмжээнд үйлдвэрлэж биднээс рүү явуулах үйлдвэрлэлтэйгээ холбогдоод эхэлсэн байгаа. Тэндээс тодорхой хэмжээний хариунуудыг биднэрт өгж байгаа. Энэ машины ердөө бүтэх өртг нь бүх нөгөө нэг зэрлэг чаржертайгаа нийлээд 5 сая төгрөгийн бүрэн гарах юм байна. Цааш дээр 0 км-тэй 5 сая шүү. Ийм санал юм байна. За зоригч нь үнэлж чинь гэхдээ бусад машины үйлдвэрлэл ялангуяа сүүлүүд гарч байгаа Tesla заяа цахилгаан машинууд. Тэдний нэг машин одоо санаанаас тийм дизайнаас бэлэн бүтээгдэхүүн болтол хэдэн төгрөг орсон юм бэ гэдгийг чинь судлаад үзэр заяа. 5 сая арай биш байна.
Нэг 200,000 доллар хүртэл 5 сая явахгүй. Энэ матын машиныг бий болгох гэж захиалах дизайн юу гэдэг бусад шалгалт тэр юунууд нь бол бидээс тодорхой хэмжээний зардал гарах нь тодорхой. За хэдэн ер нь бол Улаанбаатарын хүн одоо иргэд одоо унж байгаа машинуудаа болоод энийг унж эхлэх үе нь одоо мөн үү? Энэ 2040 он хүртэл бид нэр тасаа гаргасан байна. 40 он гэхэд бид нэр Улаанбаатар хотыг ногоон хөгжлийг энэ эко-ийн кар гэдэг ногоон хөгжлийн хот болоосаа гэдэг ихэд бол энэ төслийг хэрэгжүүлэхээр бэлтэж байгаа.